бүгдээрээ сайн байцгаана уу? Оны төгсгөл баахан бичлэг хамж хумаад оруулж уг нь 12 бүтэн жилийн турш 12 влог оруулна гэж өөртөө оны ихэнд төлөвлөгөө гаргаж ирсэн сар болгоны влог гээд тэрнийг хийгээг байж байгаа сарын 12 сарын төгсгөлд хоёрыг хийж байна. За тэгээд ямар ч байсан өөртөө хийсэн гэдэг юу өгөх гээд байгаа байхгүй. За тэгээд энэ бичлэгээр болохоор манай өнөөрийгээд одоо санаас байдаг Монгол цуглаануудаас 4 өөр цуглаан 4 өөр хотын 13-ны бүрэлдэхүүнтэй баг ингээд баг болгоод бүгдээрээ цуглараад нийлээд санаагаа нэгтгээд бас зүрх сэтгэлээ нэгтгээд Японд байдаг Монгол итгэгч нар буюу христчэн Монгол хүмүүс дээр очих тийм тэднэрт бас мэдчилгээ байрах бэлэг авч очих тэднэрийг баярлуулах сэтгэл зүйн дэмжлэг одоо нөмөр нөлөө үзүүлэх гэх юм уу тийм зорилготойгоор бас залбирч байгаад бид нар бас маш их хамтдаа нийлж залбирч бурхнаас бас асууж агаад тэгээд ингээд явах шийдвэрээ гаргаад бас өөрөөсөө төсөө бүрдүүлээд тэндээсээ бэлэг аваад тэгээд билет аваад дундын бас санхүү үсгээд ингээд тэднэр зориулаа шинэ жилийн буюу шинэ жилийн биш Крисмсийн баяр зориулсан тийм дуутай, драмтай яас олон янзын одоо урлагийн тийм үзүүлбэртэй мэдчилгээ бид нэр бэлдсэн байгаа. Тэгээд энэ одоо жишээ нь бид нэр бүжгээ бэлдэж байна. Worship dance айгуу гоё тийм бидний дуртай дууны бүжиг байгаа. Тэгээд ингээд энэ бүжгээ бэлдээд бас тэгээд сүүдрэн драма хийсэн байгаа. Христ мэндэлсэн түүхээр манай одоо найруулагчаар сурдаг дүү маань айгуу гоё дууны болон одоо юуны бүх найруулга хийж биднэрт бас ингэж юу яасан байгаа. Бид нарыг одоо продюсер гэсэн байгаа. Тэгээд яг явах өдрөө 2 сар бэлдсэний эцэст яг явах өдрөө ингээд бүгдээрээ хонгоцсондоо суугаад айгүй баяр хөөртэй бас бурханд өргөлж залбирсаар Японд байгаа ахын дүүс дээрээ очиё. Та одоо бидний явах бүх замыг хамгаалж өгөөч. Бид нар ахын дүүс дээрээ очиод бас үйлчлээд гоё бас баяр хөөр хуваалцаад хамтдаа баяраа тэмдэглүүдээр яа гэж утсан байгаа. За тэгээд манай багийнхан бол айгүй гоё хүмүүс байсан. Бид нар одоо анх удаага би битэйгээ танилцаад бас баг болоо явсан гэхэд айгүй би бинийгээ хайрлж хүндлээ. Хамтдаа яг нэгдмэл нэг бие шиг ингээд багийн үйл ажиллагааг үнэхээр бест авч явж ирсэн. Тэгээд бүгд өөрсдийн гэсэн авьяастай байсан. Одоо жишээ нь манай драмд нэмэр болж байгаа хүн маань одоо энэ бүжгийн болон Монгол бүжгийн болон бас энэ жүжигийн бусад бүжгийн авьяастай. Манай энэ одоо Йосеф буюу Мэри нөхөр болж байгаа залуу маань бас бүр олон янзын авьяастай. Гэх мэтчлэн хүн болгон өөрсдийнхөө одоо талантаар хувь нэмрээ оруулсан байгаа. За тэгээ бид нэр Японд манай Монгол ахын дус маань маш гоё татна хүлээж авсан. Бид нартэй яг л адилхан зүрх сэтгэлтэй, яг л адилхан бурхан тайртай бурхны хүүхдүүд байсан. Бүгд ингээд би бинийгээ хайрлаад үйлчлдэг. Би биендээ агуу тус дэмтэй хаалуун зүрх сэтгэлээр бусад одоо итгэвч биш хүмүүсээ ингээд гоё хүлээж авдаг. Их л гоё тийм бэлгсэн баяр хөөртэй тийм манай Японд байгаа монголчууд айгүй мундаг хүмүүс байлээ. Тэгээд бүр биширсэн. Бид нар тэгээ очиод бас дуутай, хууртай, залбиралтай их гоё байсан. Хоорондоо танилцаад нэг гэр бүл шиг яг инээж хөрөлтөөд ягаад ч юм бөгөөд угаасаа л монголчууд ингээ хаач ицсэн нэг нь яг л нэг тийм гоё дотн байдаг те. Тэгээд бид нар айгүй гоё байсан. Тэр цаг болгон бүр мөч болгон бид нар бүр ингээ бурхан талархсан гайхалтай цагуд байсан. Далимд нь бас нэг өдөр манай одоо нөгөө Япон цуглааны манай арга хэмжээ ихтэйс учраас бидний барилж байгаа газрыг суулж өгөх хэрэгтэй болоо бид нар гарч гадуур Токиог үзсэн байгаа. За тэгээд Токиогоо үзэх завшаандаа бид нар чинь хоорондоо танилцаа, зураг хүргээ аваад маш гоё явсан. Тэгээ орой нэрээ бэлгээ бэлдээд бооцохоос бид нар нөгөө ачаанда бөөнд хуваагаад авсан байсан тусдын бэлгээ уутлаад хүн болгонд бэлгийн багцыг багцлаад ингээд бэлдсэн байгаа. Бид нарыг ахалж авсан манай пастор, бэрхэ пастор манаас маш мундаг сүнслэг бас мундаг залбирдаг өдөртөгч байгаа. Бид нарыг маш гоё хайраар, маш гоё зөвлөмж халамжлаа авч
явсан. Бид нэр загнуулах болон ямар нэгэн юм байгаагүй. Тэгэхээр пастортай бас талархъя. Тэгээд эвдэн нэртэй хөөрхөн байсан. За тэгээд бид нар чи очиод хоол хүнс бэлдэх, тэгээд жүжиг драм одоо мэдлэгээнүүдэд бэлдэх гээл Christmas баярынхаа урд өдөр бол маш завгүй байсан. Тэгээд Christmas баяр өдөр ч гэсэн бид нар аягүй завгүй байсан. Японы цуглаан, олон улсын цуглаан дуусаад манай Монгол цуглаан хэлж байгаа. Тэгээд цуглаан дуусаагүй бид нар ширээгээ засах гээд ингээд айгүй хурданд ороод бүгдээрээ нийлээд маш хурдан офторот арайд бэлдээд дуусгацсан байгаа. За тэгээд манай баяр дуурсан шинэ хүмүүс маань зөндөө юм гэж хийсэн учраас бид нар ингээд ухтаж авах гээд бүгдээрээ айгүй гоё хөөрхөн уур амьсгалтай байна. За тэгээд тэгсэн чинь одоо манай Японы цуглаанд бол уг нь байнгын ирдэг 30-40 хүн байдаг гэсэн. Гэхдээ энэ удаа баяраар ингээд шинэ найзуудаа бүгдээрээ урьцгаасан юм байна. Тэгээд нийлээд 120 гаруй орчим шинэ хүн ирсэн. Айгуу гоё дандаа гэр бүлүүдээс залуу гэр бүлүүд хүүхдүүдтэйгээ нэг айл ер нь 2-3 нэгээс 2 хүүхэдтэй дандаа жоохон хүүхдүүдтэй гоё байсан. Тэгээд дандаа шинэ итгэж биш ч гэсэн хүмүүс ирээд айгуу гоё бид нартай хамт нийлж дуулж хүрдүүд тэгээд бас Бурхны хайрын тухай сонсоод Бурхны бид нарт зориулсан төлөвлөгөө юу юм байдгийг бид нар бас хуваалцаа. Тэгээд дуу хүчгээ хамтдаа ингээд биедээ бэлдсэн өөрсдийнхөө мэдчилгээнүүдийг төвшүүлээл яг л ингээд дэлхийн аль жооронд гэсэн энэ цуглаан христийн чуулганд дотор яг л адилхан мөр амьсгалтай байт юм билээ. Яг л тийм нэг гоё Бурханд хүндэтгэлтэй бүгдээрээ тийм баяр хөөртэй амар тайван Бурхнаар хамгаалагдсан тий. Тэгээ бусдынхаа төлөө үйлчлдэг маш гоё тийм магтан дуулдаг олон янзын авьяасаар Бурханд үйлчлдэг юм байсан. За тэгээд манай багийнхан зорж ирсэн ажлаа амжилттай амжуулаад оройн ингээд бас хамтдаа Японыхаа үйлчлдэг багийн хүмүүстэй танилцаж нөхөрлөө залбираад тэгээ өглөө нь ингээд юм баглаад явцгаасан байгаа. За тэгээд маш гоё аялал байсан. Талархъя. Маш их зүйл суралцсан. Бас хүмүүсийн ингээд хайрыг мэдэрсэн тийм цаг байлаа.